Нийслэлд иргэдэд үйлчилж байгаа автобусууд эрхчлийн 4-р сараас эхлэн ухаалаг болж ухаалаг автобус нь хяналт удирдлагын систем буюу GPS, автомат төлбөр хураалтын систем, мэдээллийн гэсэн 3 системтэй учраас иргэдэд таатай үйлчилгээгээр хангах бүрэн боломжтой болох юм байна. Улаанбаатар хотын захирагч Батуул DataGuard консорциумын төлөөлөлтөд өчигдөр уулзаж төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уламжлал болсон намрын ногоо өдрүүд 2014 нэгдсэн үсгэлэн худалдаа энэ сарын 20-оос 26-нд Дүнжин гараг худалдааны төвд болох гэж байна. Энэхүү удирдлага нь хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах эх орноо хүрсэнд тарж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжих хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурчлах, түрэн болон түрэн ус байгуулах, аж ахуйн нэгж иргэд хэрэглэгчдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, харилцан туршлах солилцох зорилготой юм а. Долларын ханш өнгөрсөн зунаас эхлэн баггүй савлгаатайгаа арилжааны банкуд зарагдж байгаа ам долларын ханш өчигдрийн байдлаар 1850 төгрөгтөд тэнцэжээ. Долларын ханш 8 дугаар сарын ихээр 1905 төгрөгтөд тэнцэж байсан. Харин Монгол анхны зүгээс долларын ханшийг хязгаарлахын тулд 7 дугаар сард бодлогын үгээ нэмсэн хэдий ч үр дүн муутай байгаамаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын орлого муудсан, төгрөгийн уналт долларын өсөлт төсвөргөөр нөлөөлж байгаа бөгөөд хэрвээ энэ сард оюутлогоо нийлүүлэгчдийн тохиролцоо биелэлээ олж даалгаврынхаа сагуулчлалтын асуудал шийдэгдвэл долларын ханш буурах болов уу гэсэн хүлээлт байна. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдорж Монгол Улсын дэлхийн банктай урт урдаан хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж Монголын хөгжлийг дэмжих ядуурлыг бууруулах, хөгжлийн өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээдэх тогтолцоор бүрдүүлэх чиглэлээр их зүйл хийж ирснийг дурдаад захирал суурин төлөөлөгч нарын ажилд амжилт хүссэн юрөөсөн байна. Сүхбаатар дүүргийн засгийн намын газар хөдөө аж ахуйн сургуулийн оюутны холбоо хамтран өнгөрсөн жил Чингисийн талбайг угааж цэвэрлэн нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахыг уриалж байсан. Энэ удаа тус сургуулийн оюутнаас санаачлаг гарган Чингисийн талбайг энэ сарын 20-ны нэм гарагт угааж цэвэрлэхээр болсон байна. Энэхүү үйл ажиллагаанд тус сургуулийн 2000 оюутан оролцсон байна. Бэлгийн цөөнх иргэдийн төлөөлөл буюу лесби, гей, бисекс, трансгендер иргэдийн төвөөс бэлгийн цөөнх иргэдийн тэгшэрхийн бахархлын өдрүүдийг 2 дахь жилдээ зохион байгуулсан талаараа мэдээлэл хийлээ. Иргэд бэлгийн цөөнх иргэдийг ялгуурлан гадуурхах, үл ойлгох улмаар үзэн ядалтаас үүдэлтэй гэмтрийн золиос болох тохиолдол цөөнгүй байдаг гэж тэд мэдээлсэн юм а.